За өдшийн төргийа. За энэ хүний эрхийн үндэсний комиссийн төсөв яг бидний хууль зүйн байнгын орон дээр одоо сэтгэлд үеийн гэдэг шиг ингээд батлал явуулж байгаа. Тэгээ нөгөө улсын төсөв чи одоо өөрөө яг өнөөдрийн байдлаар бодит байдал дээр ордлого маань тасарсан. Одоо намрын чуулганаар сюрприз бариад улсын төсвийг 2026 оны улсын төсвийн тодтолтой цуг өргөн барина. Тэгээ цуг өргөн барихад юу болох вэ гэхээр зардлаа танил гэж орж байна. Нэмэлт хөрөнгө оруулалтууд нэгч байхгүй гэдэг байдлаар одоо яригдаа явж байгаа. За тэгээ 27 он дээр одоо яг энэ чигээрээ нэг юм та эдийн хүслээр болдог бол нэг 41 тэрбум төгрөгөөр баталцгал байх. Даанч хүслээр болохгүй байх. Тэгээ энэ дотроос бас та эдийн үйл ажиллагааг сайжруулах талаас нэг хэдэн зардал тавигдсан байгааг бас нэг тодруулж асуух гэсэн. Энд чи одоо гадаад томилтын зардлыг хичээлэхэд та хэд нэлээд ахиу дүнгээр нэмж тавьсан байна. Энэ дээр юу өөрчлөгдөж гарч чадах вэ? Бусад урсгал шилжүүлэг гэдэг дээр бас нэлээдгүй дүнгээр өссөн байгаа. Энэ дээр юу өөрчлөгдөж чадах вэ? За тэгээд тэр хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зардал гэдэг чинь 146 сая төгрөг байсан. Одоо бол тэр бум 400 болно гэж. Тэгээд энэ доторх зардлуудыг ингээд харахаар нэлээд олон төрлийн зардлуудаа та бүхэн бас бүр байхгүйсэн чинь шинээр нэмээд тавьсан байгаа. Тэгээ ер нь хууль зүйн байнгын ороо бол та эдийн ажлыг нэлээд сайн дэмжиж явдаг. Гэтэл та хэд өөрсдөө байж боломгүй алдаа бас гаргадаг. Хамгийн сүүлийн жишээ сая нэг сэтгүүлчтэй холбоотой хувь хүний үзмжээр даргын цүнх баригчийн талд хамаг шийдвэрийг гаргаж өгөө явуулсан. Даргандар нь тэгээ бараг нэгнээс олдуулаад би тэр үед байсан байгаагүй би мэдэхгүй чадахгүй гэд асуудал яриа сууж идэг ийм хариуцлагагүй байдлаар битгий ажиллаач гэж та бүхнээс бас хүсгэсийн. Тэгээд энэ саяны 3 зардалтай холбоотой танилцуулгыг таас дэлгэрэнгүй хийх юм бол ядахтаа бид нар одоо нэг 20 тэрбумаар байшин барьж өгч чадна гэж худлаа ярихгүй ч гэсэндээ бусад энэ урсгал зардалтай холбоотой асуудлуудыг чинь шийдэж өгөхийн төлөө бас явж болох байх. Гэхдээ энэ барилгатай холбоотой асуудал бол яг зөвхөн одоо байгаа байрандаа байж хахад үйл ажиллагаа яг шинэ байранд очсноос юугаараа одоо дордох гээд байгаа вэ гэдгийг бас илүү дэлгэрэнгүй ярихгүй бол заавал байртай байх ёстой гэдэг нэг баяалын өгч юмэр яваад байвал бид нар улсын төсөв даахгүй хаа л гэдгийг та зөв тайлбарлах ёстой байх л гэдгийг хэлэх гэсэн. За, эндрийн микрофон өгье. За, цогтоод гишүүний асуултанд хариулъя. Эхний урсгал зардал юу нь яаж өсвөө гэж өмнө энэ 2026 оны төсөлсөн зардал бол 13.5 тэрбум. За тэгээд тодтгол яваад 10.5 тэрбум болсон. Ингэнгүүт одоо томилттой холбоотой бид нар 21 аймагт нэг эрхлэн л ажилладаг. Тийм учраас бид нар орон нутагт болон гадаад томилттой холбоотой энэ томилтын зардлаа өсгөхөд тавьдаг нь нэгдүгээрт орон нутгаар явна гэж тооцож байна. Аймагуудаар явна бүсчлэн мөн эсвэл аймагуудаар явна дутуу. Энэ жил бид нэг 12 аймгаар явсан. Одоогийн байдлаар 6 сарын байдлаар гадаад дотоод бүх томилтууд зүгрэхгүй байгаа учраас энэ дээр тулгуурлаад эрхчлэлээр энэ явах томилтуудыг тусгаж өгсөн байгаа. Тэгээ энэ дээр дахиад бас нэг онцлог байгаа. Сайн хэлсэн хүний эрх хамгаалагчийн тухай хууль дээр тусдаа нэгжтэй байна гэдэг тусдаа чиг үүрэгтэй энэ дээр тусдаа зардал хэрэгтэй болтгоо. Эрүүл шүүлтээс үрдсэн сэргийлэх үйл ажиллагаан дээр тусдаа зардал хэрэгтэй болдог. Ялангуяа таны онцолж асуусан нөгөө 2 дахь зардал байна. 1 тэрбум дээр тэр сургалт үйлдвэрлэл дээр энэний 30% нь сая одоо хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаатай холбоотой сургалтын 30% нь зөвхөн дангаараа эрүүл шүүлтээс урьдчилан зэрэглэх үйл ажиллагааны нэгжээс хэрэгжүүлнэ гэж тооцож тавьсан юм дүүн байгаа даа. Тэгээд хүний хувийн мэдээллийг хамгаалах дээр бас нөгөө хуулиндаа заасан чиг үүргэнд давхар явдаг. Тэгэхээр энэ 3 чиг үүрэг дээрх сургалт нь явна, гомдлоо шийдэх нь явна, судалгаа нь явна, зөвлөгөө нь явна. Энэ бүхтэй холбоотой энэ зардлууд нэмж орж ирж байгаа. Байрны тухайд нэг ийм асуудал байна. Засгийн газрын 11-р байранд бид нарыг одоо анх бүр ирэх эхэлж байгаад ер нь энэ байгууллага анх 25 жилийн өмнө байгууллагатай түрээсэлдэг тэндээ байж эхлээд бол ордонд байсан юм билээ. Тэгээд нөгөө засгийн газрын 11-р байранд за тэндээс эдийн засгийн хөгжлийн яам бид нар бол өөрсдөө бүтнээрээ энэ 4 давхар баймаар байна гэж засгийн газрын 12-р байр руу манайх шилжсэн түрээс өгөөл явж байгаа. Энэ 25 жилийн хугацаанд хүний эрхийн үндэсний комисс өөрийн байртай байсан түүх байхгүй. За байртай болно гэдэг энэ засгийн газрын 12 дугаар байр руу шилжихдээ засгийн газраас нэг газар өгсөн Новоо нурын тийшээ.
энэ дээр ер нь байраа барьж авбал цаашдаа иргэний нийгмийн байгууллагуудыг орох гарах, номын сан бий болгох, түншлэлийг хөгжүүлэх, иргэдийн орон зайг бас бий болгох юм боломжтой юм аа гэдэг утгаараа. За тэгээ энэ газар нь бас солигдсон, траст орсон гэдэг нэг ийм үйл явдал босоороод одоо бол яг газрын асуудлаа шийдүүлсэн байгаа. Байрны асуудал бол бид ярьж л байгаа төсөөллийг ингээд явж байгаа юм л юм. Тэгэхээр түрээсийг бид нэр төлөөл явж байгаа. Ийм одоо бол засгийн газрын 12 дугаар байранд 1000 м² дээр түрээс төлөө явж байгаа ийм дүр зурагтай байгаа гэдгийг тайлбарлая.